За махсан сайн байна уу? Сайн байна. За би өнөөдөр одоо үзэгчтэй өргөн олон төмнийг одоо эсийн эрдэнэчимэг готоо уулзах байна. Тэгэхээр эсийн эрдэнэчимэг гоо маань энэ жил одоо 2020 оны улсын их хурлын сонгуульд Увс аймгийн нутагт 17 дугаар тойрогт одоо нэр дэвшиж байгаа. Тэгэхээр та одоо яагаад сонгуульд нэр дэвших болов? Энэ тухайга одоо товцох юм. Ер нь таны сонгуульд нэр дэвшиж байгаа гол зорилго одоо юу вэ? Урд нь яагаад одоо та энэ олон удаагийн сонгуул байж орсонгүй вэ гэдэг энэ асуултанд та хариулна уу та? За. Тэгэхээр намайг Ишийн Эрдэнэчимэг гэдэг би Увс аймгийн уугуул. Тэгэхээр миний улс төрийн амьдралд бол 1984 онд тортгийн улсын системд эхэлсэн. Энэ цаг үеэс эхлээд би бол одоо өөрийнхөө улс төрийн амьдралыг эхлүүлж нэг үгээр хэлбэл их Монгол улсын оршихуйг баталгаажуулах тэр үйл хэргийг 84-өөс 86 онуудад энэ газар нутгийн байрлалд би эхлүүлсэн төвхтэй. Түүний дараагаар болоод би өөр олон төрлийн зүйлийн ажлыг хийж байсан, цэргийн ерөнхийд багшилж байсан, хувийн компанитай байсан гэх мэт. Гэхдээ энэ цаг хугацаанд би өг монголчуудын гүн ухааны нууцын тайллыг шинжилгээний үндсэлтэд баталгаажуулж ингэснээрээ Монгол улсын төвхийг цоо шинээр дэлхийд дахин танилцуулахыг хүссэн. Ялангуяа их Монгол улс нь хуулийн засаглалыг дэлхийд дахинд хэрэгжүүлсэн. Түүний одоо тод идэвхтэй нь бол их Монгол улсын их 5 хууль гэж байдаг. Би тэдгэрийг одоо өнөөдрийн Монголын энэ бодянта байдалд одоо орсныг засаж залруулах хамгийн гол одоо гогцоо асуудал бол хуулийн засаглалыг хэрэгжүүлж их Монгол улсын тэр хүчрхэг байдлыг дахин сэргээн бий болгохын төлөө би энэ жил одоо сонгуульд нэр дэвшиж орж зөвхөн энэ хуулийг одоо хэрэглээнд оруулах асуудлыг шийдэх зорилготой орсон. Яагаад гэхээр би өнөөс өмнө энэ хуулийг их Монгол улсын их 5 хуулийн түүний дотор ялангуяа одоо өнөөдрийн монголчуудын их сонирхдаг, бусдын их сайн мэдэхгүй л дээ их сонирхдаг энэ их засаг хуулийг бол одоо хууль зүйн яамд, ерөнхийлөгчийн тамгын газарт, их хурлын тамгын газарт хандаж одоо энийг авч хэрэгжүүлээч. Энэ хуулийн дагуу одоо өөрсдийнхөө санаачлаад тэр хуулийг боловсруулаач гэдэг ийм асуудлыг олонтой тавьсан. Гэвч миний сандыг хүлээж аваагүй учраас би өөрөө энэ хуулийг одоо хэрвээ нэр дэвшиж орж чадвал Монголын төрийн одоо бодлогод хэрэгжүүлэх ийм одоо чиг хандлаганд одоо чиглүүлэх ийм бодлоготой орсон. Ер нь бол одоо дэлхийд дахинд их Монголын их 5 хуулийн засаглалд эхлүүлэх цаг болсон. Тийм учраас энэнийг одоо Монголоос эхлэх нь зүйтэй гэсэн ийм зорилго чиглэлтэй явж байгаа.